Уул уурхай түшиглэн байгуулагдсан шарын гол сум 2000 өрхийн 7400 гаруй хүн амтай. 19-өөс 45 насны иргэд 35 орчим хувь, үлдсэн 30 гаруй хувь нь 45-аас дээш насны иргэд эзэлж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй иргэдийн дийлэнх нь амьсгалын эргэтэн тогтолцооны өвчтнүүд болох уушигны хатгалгаа, бронхит, силикозтой хүмүүс үйлчлүүлдэг. Мөн зүрх судасны өвчин, эмгэг, зүрхний хэм алдалт, артерийн даралт ихсэх өвчин, тархинд цус аргах эмгэгүүд эзэлж байна. Бөөр шийсний замын өвчлөл, бэртэл, осол гэмтлийн шалтгаантай өвчин нийт өвчлөлийн 5-аас 10% эзэлдэг байна. Түүнчлэн уул уурхайн үйлдвэрлэл хөгжсөн тус суманд үйлдвэрлэлийн осол гардаг тул анхан шатны тусламж үйлчилгээг сумын эрүүл мэндийн төвийн хамт олон үзүүлэхийн зэрэгцээ дараагийн шатлалын эмнэлэгт хүргэх тохиолдолд аюулгүй байдлыг ханган зөвөрлөдгөө. 35 ортой. За тэгээд дотрын цэцэг маань 15, хүүхэд 12. За төрөх мэс засал халдварт 22. Тэгээд нөгөө хөнгөвчлөх эмчилгээний 2-оор энэ бол нөгөө одоо хавдартай одоо сүүлийн төгсгөлийн шатнд байгаа хүмүүстээ шинж тэмдгийн эмчилгээ хийх одоо тийм зөвөр шаналгаагийн хөнгөвчлөх орвол 2-ыг ажиллуулж байгаа. 25 оны байдлаар бол 29 мянган иргэдэд бол амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Тэгээд бид нар нөгөө нэг эрт илрүүлгүүд хийгддэг нөгөө артерийн даралт ихсэл, чихрийн шижин, за умаан хүзүүний одоо өмнгөөс урчин сэргийлэх шинжилгээ, хөхний үзлэг гээд энэ дээр бол манаас 25 онд бол бид нар эрт илрүүлгийн дундаж төв маань бол дундаж хувь маань 99% бол хүргэсэн юм амжилттай ажилласан. Тэгээд зөвхөн одоо сумын иргэдээс гадна бол одоо баруун хараа, хонгорын сумын нутаг дэвсгэр дээр байдаг малчин иргэд, за тэгээд арай нэг одоо тусламж үйлчилгээ авахад ойр сум учраас бол манайх руу ирж тусламж авдаг. Харин түгжирэл ясны хугарал зөөлөн эдийн гэмтлийг орчин үеийн дүр саншилгааны аппаратаар онцлох, мэс ажилбарыг сумын эрүүл мэндийн төвд хийх бүрэн боломжтой бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлж байна. Сумын албан ёсны бүртгэлтэй хүн амаас гадна төр болон ээлжийн ажилтан, уул уурхай, алтны компаниудыг дагсан төр оршин суугчид нэмэгддэг. Энэ тоон тогтмол бус улирлын болон ажлын шаардлагаар 1500-аас 3000-ийн хооронд хэлбэлцдэг. Эдгээр иргэдэд ч мөн адил эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.